Цагаан суврагын орд гэж маш том орд байсан. За. Монголын 3 дахь том алт цэсний орд. Энэ ордын хувийн компанид 2 жилийн өмнө өгсөн. Социализмын үед 8 сая долларын хөрөнгө оруулалт хийж энэ цагаан суврагын ордыг монголчууд илрүүлсэн юм байна. Нэг хувийн компанид хайгуулынхын төлбөрөөр өгсөн. Өгсөн хүн хэмбэ гэдэг юм бэ? Цагаан суврагын ордыг гадаадын хөрөнгөний бирж дээр гаргах гатал зүгээр зархтал Монголын бүх хөрийг дарж дуусгах бүрэн боломжтой. Тийм учраас би энийг өгсөн болон өгүүлсэн хүмүүсийн хулгайшлыг шилжиж байгаа. Алтан хуйг даргуул над хэлэхдээ элбэг дөрж өг гэж загин сараагаад өгүүлсэн гэж над хэлсэн. Элбэг дөрж өг гэж загин сараагаад өгүүлсэн гэж над хэлсэн. Загин сараагаад өгүүлсэн гэж над хэлсэн. За энэ бол бултахарахгүй баримт. Монгол улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч хөөрхий ядарсан ард түмний мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрыг уршигт элбэг доржийн шахаасаар хувийн компанид бэлэг болгоод өгчихсөн нь энэ. Газрын хэвлийн баялаг бол бүх ард түмний өмч байх ёстой хэмээх хуулийг зөрчин ганцхан гэр бүлд бэлгэлчихэд байгаа нь энэ. Гэвч Нямтаашир Номтой баяр нарын гэр бүлийн шунал хүсэл нь ханааг байжээ. Хүн Номтой баярын сайд болж аваад өөрийнхөө компанийг татвараас чөлөөлөн олон тэрбум төгрөгөөр улсыг хохирох шийдвэр гаргаж байсныг бид харсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Гэтэл Монголын ард түмнээс дээрэмдэж авсан цагаан суврагын орд газарлууга улсын төсвийн мөнгөөр эрчим хүчний агаарын шугам дэд станц тавиулах шийдвэр гаргуулж чадсан төдийгүй тэр шугамыг өөрийнхөө компаниар байруулах концессийн гэрэгчээс байгуулж чаджээ. Өөртөг нь 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг. Эхлээд улсын төсвөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг хууль зөрчин дээрэмдэж авчихад дараа нь сайдын суудалд сумагцаа улсад төлөх ёстой татвараа хүчингү болгуулж авсан. Одоо тэр дээрэмдэж авсан орд газарлууга улсын төсвөр цахилгааны шугам тавиулахаар болгож хувийнхаа маг компаниар бариулж чадсан төдийгүй бас тэр агаарын шугамаа улсдаа шилжүүлэн зарах юм гин. Концессийн гэрээгээ чинь ямар шүү булхаатай юм байдгийг манай хөтөлбөр өмнөх дугаартаа өгүүлсэн. Барьж байх хугацаанд хүү тооцно. Барьсан хойно өгсөн тохирсон үн өртгөөрөө улсдаа худалдана. Хугацаанд мөнгө төлж чадахгүй алданг тооцно гэх мэт түмэн мянган ашигтай концессийн мэх гэрээ нь адаг гартаа 30% ашигтай аягүй бол бүтэн нугалсан 8 байдгаа гэж учир мэдэх хүмүүс ярих юм бэлээ. Дорногов байнгийн мандах хатан булаг сумдыг эрчим хүчин толбоно хэмээн 2015 онд маг компани барьж гүйцэтгсэн энэхүү эрчим хүчний агаарын шугамыг яагаад ч юм тэрхүү хоёр сумдаа холболгүй лойвэрдэн авч үйлдсэн гэх бөгөөд харин одоо Жаргал дулгын Эрдэнэтийн засгийн газрын гишүүн сайд Нямтаашрын Номтой баярын хувийн маг компанид хууль бусаар очсон цагаан суврагын орд газрыг нөгөө Мабантай агаарын шугамдаа холбохж байгаа юм байна. За ийм л ханаж цаддаггүй бэрчиг хүмүүс элбэгдэр чимэх гамингийн сүнсийг урдаа зүтгүүлэн Монгол улсын асартаа мордыг ховчлон авах мөртөө татвар төлөлгүй сайдын синтэгээр лойвер хийж араас нь ховчлаад авчихсан орд газартаа улсын мөнгөөр цахилгаан тавиулах нь. Бас болоогүй 78 тэрбум төгрөгийн өртөгтэй тэр цахилгааны шугамаа өөрийн компаниар хийлгүүлэн нугалсан ашиг унгааж хармаандаа хийн. Ханад цадхыг мэдэхгүй маг компани Нямтаашир Номтой баяр нарт Монголын ард түмэн бид яагаад ийм их өртөө болчихсон юм бэ? Хариулт өгөх хүн байна уу?